Сайн мэцэнэ. Энэ үйл явдал нь 2024 оны 3 сард болсон юм. Би оюутан л да. Тэр үед 2 дугаар курсын оюутан байсан. Найз бандтайгаа байр төрөлж амьдардаг байлаа. 3 сар гаргаж 7 орох үед аавын найзын байшин сул байгаа гээд. Тэгэхээр нь бид хоёр ч адсны юм гээд хурдхан өгöd орсон. Эхний танаа тоож сайхан байлаа. Хашаа байшин болохоор шуугилдагч зөвлөхгүй санаа амар байсан юм. Манай хүн шөнийн ээлжинд налаагт ажилладаг байсан болохоор орой яваад өөрөө ирэл ирдэг байлаа. Манайх нэг хүнээс гүлэг аавна гээд сарын өмнөөс ирж байлаа. Бор хоолнд ормогцсон гэртээ авчирсан юм л да. Биш нохоноосоо илүү муурын дуртай болохоор адилхан муур аавна гэж гоншонсоор байгаад тэр өдрөө хүнээс муурын зулцаг авлаа. Орой манай хүн ажилдаа яваад бид гур уулзсан юм. Манай гүлэгч жижиг юм болохоор мууртайгаа хөөцөлдөж тоглоол. Би ч хоолоо хийх гээд гал тогооны өрөөнд зогсож байтал. Өнөөх муур маань нэг муухай ориллоод унав. Би ч хайхад хардал хамаг үст нь босч сүүлэн бүдүүрээд цонх руу харж чад бахираад байдаг юм. Би шивүүсэж байсан ч за нохонд уурсан байлгүйгээд л өөрийгөө тайвширх шүү юм болоо хоолоо хийж ичгээд амархаар хэвтэв. Яг шөнө дундын үеэр дахиад л муур бахираас ирэж гисэн. Эхэндээ гүлгэндээ хацуулсан болоо гэж удаад утасны гэрэл асаагаад хартал өнөөх гүлгэн миний өөр дээр унтаж байдаг юм. Биш найрамглаад ингэдэл муур юм байх таа гэж бодчиход өнөөх муурыг босч аваад эргээд хүнжилтээ ороод унтчихсан. Нэг удаан унтаагүй байтал муур бүр толгой хажуу суучаад дахиад л муухай бахираад унсан. Би ч ямар ядаргаатай гайвэ гэж бодоод нүдэ нээвгүй юу? Яг миний бодингийн урд бүүвээсээ хар сүүдэр шиг хэвтэж байт юм. Би ч өмнө тийм зүйл харж байгаагүй болохоор хүнчлөө толгойдоо хүрээ нөмрөд нүдэ тасанаад ивчихсэн. Үнэхээр тийм үед хүн хөдөлж чаддгүй гэдэг үний юм байлээ. Амьсгаа дарж чимээ чагнасаар нэлээд удаа хөвцний эцэст гаднаас хаалга түлхүүрдэг чимээнээр өөрийн мэдлэг хөөлөлчихсөн. Найз залуу маань ч яасан ийсэн гээл асуугаад би ч үг дуурч чадахгүй өглөө болгосон юм. Сүүлдээ муур гүлэг хоёр маань гэрэл унтчаагаад л цуг үрд шургаад хөвчөгдөг болсон. Сүүлдээ энэ зүйл маш тод мэдрэгдэг болсон. Оройхон харанхуй бүрийн үед гэрийн гадаа мод түлээ бэлдэж байхад гэр дотроос цонх тогшно. Үүдний гэрэл байнга навшдаг болсон. Тэрнээш тэр дандаа шатна. Найз маань манад ирж хонхороо өглөө дандаа урьдчүн чи яагаадсан бэ? Байн бай орж гараад байсан гэж асуув. Нэг орой хоолоо идчихээ дуцаа угаад хэвдэж байгаад унтчихсан байна. Шүн гинт сэрчсэн. Би хөдөлж чадахгүй цээж хөндөрлөөд амьсгаа авахд бэрх болчихсон. Нүдэн хэтэл яг миний дээр урт уцэл буурал үстэй нэг хөгшин хэрэгтэй хүн сууж байсан. Амандаа ямар нэгэн юм буртнаад сүулдэ нилээн тодор минийх гээд намайг боогод авах шиг болсон. Нэг л мэдхэд би үүд онгоох чимээнээр сэлсэн юм уу? Ухаан алдсан юм уу? Боолгуулаад унчихсан юм уу бүү мэд. Сүүлдээ зүүч байв гэж бодох шиг. Гэтэл манай хүн орж ирээд хоолоо идэж байснаа намайг харснаа хүзүүгээ муурандаа майжуулсан юм уу? Болгоомжтой байхгүй те гэхдээ гайхаа толонд гарахад нэрэл хоёр талтаа нилээн том улаагаад майжуулсан юм шиг болцсон байсан. Би ч өнөөх сүйт шиг зүйлээ санаад шууд л нүй гэж уйлган байж гуйж хож маргаашин шаргад руу ихчин хэрүүгээ хамаг юм аваад нүүсэндээ. Нүүсний дараа ч хэд хоног унтаж чадахгүй өнөөх зүйлээ зүүдэлж сэрчгээд болохгүй. Таньдаг хамаатны ахаасаа асууж үзлээ. Бөө хүн л дээ. Гэтэл тэр байшинд хуучны нэг өвгний сүнс хоригдчихсан байсан юм байлээ. Тэгээд өнөөх байшингийн эзэн анхад хэлэхэд нэлээд хэдэн жилийн өмнө хашаанд нь манаач идэг өвгөн байсан мэлээ.
Жижигхэн гэртээ хашаанд нь амьдрахын зэрэгцээ тэр хавийн манаач хийдэг байж. Гэтэл гэмтгэнлэг гэртээгээ шатчихсан гэсэн. Биш тэр явдлаас хойш дахиж тэр байшин руу цоглоогүй дээ. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү сайжруулна гэдгээ миний бие амлаж байна. Хэрэв та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк болон комент үлдээж өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцаарай. Баярлалаа. Баяртай.